Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэндээ анхны бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Та бүхэн сувгаад дэмжиж, subscribe, like дараад үргэлжлүүлээрэй. Цаашид та бүхэндээ ашигтай зөвлөгөө болон сонирхолтой бичлэгүүд байнга оруулж байх болно. Өнөөдөр та бүхэндээ Нойтонхор аймгийн талах амжилттай хийж сурах арга зааж өгөх болно. Энэ арга нь өөрийн биеэр амжилттай дуршиж, сайжруулан шууд хэрэглэхэд бэлэн арга юм шүү. Та бүхэн миний энэ зааврын дагуу хийхэд ямар ч асуудалгүй гоё талах гэртээ хийж сурнаа. YouTube дээр хөрөнгө хийх олон аргууд байдаг тул та бүхэн хөрөнгөө хийж сурсан гэж бодож байна. Хэрв хөрөнгө хийх талаар мэдмээр байгаа бол би дараагийн бичлэгээр хөрөнгө гаргаж авах талаар зааж өгье. Та бүхэн асуух зүйл байвал комментоор асуугаарай. Гурилны хувьд би Улаанбаатар гурил үйлдвэрийн 1-р гурил хэрэгэлдэг. Та бүхэн өөрсдийн хэрэгэлдэг гурилаа ашиглаж болно. Өглөө эрт хөргөгчнөөс хөрөнгөө гаргаад 50 грамыг аваад шилэн саманд хийж, дээрээс нь 80 грам ус, 80 грам гурил хийж хутгаад тасалгааны хэмт тайнана. Хөрөнгө 2-3 цагийн дараа 2-3 дахин өснө. Хөрөнгө бэлэн боллоо гэсэн үг. Ингээд зуурах саванда 230 грам хүйтэн ус, нэг амны халбаг давс, нэг холны халбаг элсэн чихэр хийгээд давс элсэн чихрээ устал хутгаад 160 грам хөрөнгө нэмж хутгана. Дээр нь 350 грам гурил хийж халбагаар зуурна. Зуурмага 30 минут амраагаад гурилаа хэд хэдэн удаа сайн сунгаж татаад бууран хилж дахин 30 минут амраана. Ингээд 3 дахь удаага сунгаж татаад бууран хилж хэвэндээ хийж 3 цаг орчим хөөлгөд дээд талд зүсэлт хийгээд шарах шүүгэндээ хийж 220 хэмт 30 минут жигнээд талах бэлэн болно. Танд амжилт хүсье.